Өдрийн мэнд. За та бүхэнтэйгээ иргэн уулзж байна. Эрх драфтаар дээгүүр сонгох боломжтой тоглогчийг зурлаар танилцуулж байгаа 11 дахь дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаад Combat Guard байрлалын тоглогч Labaran File-ны танилцуулахаар бэлдлээ. За түүний хувьд 2005 онд төрсэн тоглогч, одоо 20 настай. Энэ жил Alabama-гийнхаа sophomore буюу 2 дахь жилдээ тоглосон тоглогч байгаа. 6'3 буюу 191 см өндөртэй ийм тоглогч байгаа. За түүний хувьд Alabama мужидаа өсөж том болсон. За түүний мэргэжлийн карьерт аав ээж болон гэр бүлийнх нь маш их дэмжлэг үзүүлсэн ийм тоглогч байгаа. File-ны хувьд бол багасаа Stephen Curry-г шүтэн биширж өссөн. За тоглолтын хэв маяг аргачлан ч гэсэн одоо Stephen Curry-тэй ойролцоо байгаа. За тэрээр Alabama-гийнхаа Baker High School-ыг төгссөн. За мөн Missouri-д Link Academy суралцж байсан байгаа. За энэ болохоор Prep Academy буюу коллежд орохын өмнөх бэлтгэл болдог байгаа. За өнгөрсөн жил буюу 2024-өөс 25 оны үеэрэлд Alabama их сургуулийг сонгосон. Энэ жил одоо 2 дахь жилдээ тоглоод түүний статистик болоод draft stock нь өссөн байгаа. За энэ жил 22 оноо 5 ашигтай дамжуул 3.5 самбар 1.2 стил дунджилж улирлаа дуусгасан. NCAA турнаментд бол маш сайн тоглосон 25 оноо 7-7 гэсэн үзүүлэлт үзүүлсэн байгаа. За харамсалтай нь Sweet 16 буюу шүгэ 16-ад Michigan тожигдсон байгаа. За File-ны хувьд бол өнгөрсөн жил драфтад эхний тойргийн сүүлээр сонгогдох боломжтой байсан. Гэхдээ биеийн өвчний тоглолт болоод шидэлтийн хувиа сайжруулахаар Alabama-гаас тоглоод энэ жил бол лотерей сонголтонд орж ирэхээр хүсэтгэлтэй байгаа. За түүний давуу тал гэвэл тоглолтыг одоо удирдах чадвар, за хурдан довтлохойг дэмжих чадвар, pick and roll дээрээс тоглох чадвар, талбай дээр шийдвэр гаргах гэд ер нь нэлээд сайн үнэлэгдэж байгаа. За зарим аналистуудын түүнийг SJ-ийн гүйцэтгэлтэй тоглолт үзүүлдэг, Darius Garland-ийн хурдтай, Mike Conley-ийн playmaking чадвартай гэж үнэлж байгаа. За мөн тэрээр оноо авах чадвар бас тунд ажгүй, самбарлууд дайрсан тоглолт болон floater шийдэлт гүйцэтгэх чадвар, за мөн mid-range-с маш сайн оноо авдаг. Түүнийг хамгийн өндөр үнэлгээтэй болгож байгаа зүйл нь түүний шидэлтийн хувь буюу энэ жил бол 3 онооноос 40%, field goal 50%-тай, free throw 80%-тай шидсэн байгаа. За өндөр basketball IQ болоод талбай дээр үр ашигтай байдал нь түүнийг драфтын одоо хамгийн эрэлт хэрэгцээтэй холбогчдын нэг болгож байгаа. За Kingston Flaming, Michael Brown болон өмнө танилцуулсан Darius Akaf нарын хажууд бол илүү довтлохыг зохион байгуулах чадвар сайтай хэмээн үзэж байгаа. За энэ төрлийн ур чадварыг драфтаар хайж байгаа багууд гэвэл 10 дугаар байраас хойш багуудад сонгогдох боломжтой байгаа. За Milwaukee Bucks байгаа, Golden State Warriors байгаа, за Miami Heat болон Charlotte Hornets гэсэн багууд түүнийг авах өндөр магадaltaй байна. За тэрээр өөрийн шүтэн Stephen Curry-гийн багт очих боломжтой байгаа, мөн хамгийн сайн хөгжиж болох залуу баг OKC-д ч гэсэн очих одоо боломжтой байгаа. За ингээд драфтаар өндөр хүлээлттэй байгаа тоглогчийг танилцууллаа. Баярлалаа.